За одоо кибер аюулгүй байдлын сэдвээр цахим гэмтэрэг сэдвээр эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмтэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах төлөөлөгч цагдаагийн ахлах төслөгч Эрдэнэ Булган илтгэл хүргэнэ. Батлагдсан. За уг хөтөлбөрт цагдаагийн байгууллагын бүтцэд одоо кибер гэмтэрэгтэй тэмцэх нэгжийг одоо байгуулна гэж тусгасны үндсэн дээр 2011 оны 7 сард цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмтэрэгтэй тэмцэх хэлтсийн бүтцэд одоо тасаг болгон байгуулж ирсэн юм аа. За тэгээд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулаад 2014 оны 9 сард одоо тасгийг хэлтс болгон өргөтгөж 2015 онд бүтэц орон тооны шинжилэн баталсан. За яг ямар төрлийн гэмтэрэгтэй тэмцдэг вэ гэхлээр улсын ерөнхий прокурорын 2015 оны 6 сарын 5-ны өдрийн А67 тушаалаар за эрүүгийн хуулийн одоо 25 дугаар бүлэг буюу 226, 227, 228, 229 заасан зүйлийн гэмтэрэг болон зөвхөн интернет орчинд үйлдэгдэж байгаа одоо садар самуун сурчлах, зохиогч ирэх түүнд хамаарах эрхийг зөрчих, зам хувийн одоо захидал харилцааны алдшгүй байдлыг зөрчих гэсэн гэмтэргүүд дээр шалгалтын ажиллагаа явуулж байгаа. За кибер гэмтэрэг бол олон улстай үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмтэргийн төрөлд хамаардаг. За сүүлийн жилүүдэд бол учруулж байгаа аюул занал хор хөнөөлийн хувьд бол терроризмын урдуур дугаарлагдж байгаа. Энэ нь болохоор энэ төрлийн гэмтэрэг бол ямар хэмжээний хор хохиролтой гэмтэрэг вэ гэдгийг нь харагдаж байгаамаа. За манай улсын хувьд бол сая буцааж байгаа. За 2011 онд бол яг гэмтэрэг аль биесээ бүртгэж шалгагдаагүй байна. За 12 онд бол 14, 13 онд 35, 14 онд 70, 15 онд 83 зэргээр тогтмол өссөн дүнтэй гарч байна. За энэ тоо мэдээ бол за иргэд байгууллагуудаас ирүүлсэн гомдол мэдээлэл болон одоо манай албанаас илрүүл шалгасан хэргийн нэгтгсэн тоо мэдээ байгаамаа. За хэргийн өнгөөр авч үзэх юм бол юм байна. За дээр зүйл ангаар нь бол бичсэн байж байна. Ерөнхийдөө бол 2014 онд бол за гадаад улсын гэмт хүлэглээс одоо үлдэж байгаа гэмтэргийн гаралт бол хамгийн өндөр байсан. За 2015 оны хувьд бол интернет орчинд одоо бусдыг залилан бэхлэх гэмтэргийн тоо харьцангуй өндөр байлаа. За ерөнхийдөө үлдэж байгаа гэмтэргийг ингээд багцлаад аваад үзэх юм бол за 2015 онд за энэ гадаад улсын одоо гэмтүүлглүүдээс үлдэж байгаа за ийм 3 гэмтэрэг байна. За захим шудангийн ловер гэж гэмтэрэг байна. Энэ гэмтэргийн одоо гол бай буюу одоо объект нь манай улсын гадаад худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд байгаамаа. За сая дурддагч чинь 2015 оны 8 сард бид нэр нэгдсэн байдлаас судалгаа хийж үзсэн. За яг 8 сарын байдлаар бол 17 аж ахуйн нэгж байгууллага 1.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан. За үүнээс хойш бол нэлээдгүй хэдэн байгууллагууд бүртгэгдсэн байгаа. Ерөнхийдөө байгууллагууд бол энэ хортой код болон одоо фишингийн одоо улмаас одоо нууц үгээ алдах тэндээс одоо захидал харилцааны ил усны үндсэн дээр гэмт этгээдүүд энэ байдлыг ашиглан одоо төлбөрийн мэдээллийг өөрчлөх байдлаар үйлцдэг гэмтэрэг байгаа. За хоёрдугаарт нь sextortion гэж байгаа. Энэ гэмтэрэг бол за 2013 онд анхны тохиолдол манад бүртгэжсэн. Ер нь бол Филиппин улсаас үлддэг. За 2014 оны 5 сард Интерпол ээлжид хурал зохион байгуулагдсан. Энэ хурлаар бол одоо энэ гэмтэрэг бол зохион байгуулалттай гэмтэрэг муу юм а гэдгийг аль биесээ зарласан юм а. За одоо хэргийн бай бол одоо өсвөр үеийн залуучууд ер нь бүх насны хүмүүс байгаа. Гэр бүлтэйгээс ахуулаад гэр бүлгүй. За 3 дугаарт нь бас залингийн гэмтэрэг байна. Энэ бол за гол бай бол хохирогчд бол интернет хэрэглэгч өөрсдөө иргэд байгууллагууд байгаамаа. Үүний учруулж байгаа хохирол бас нэлээд өндөр явж байгаа.
За дотоодд гарч байгаа зөрчил одоо гэмтэргийг хараад үзэх юм бол ерөнхийдөө компьютер мэдээллийн байдлын эсрэг гэмтэрэг сүүлийн жилүүдэд бас нэмэгдэх хандлага харагдаж байна. За энэ дээр бол одоо гол хохирогч нь бол байгууллагуудын одоо захин мэдээллийн сан болон иргэдийн одоо өөрсдийн одоо сошиал аккаунтууд болж байгаамаа. За хоёрдугаарт нь асуудал тарьж байгаа юу бол энэ интернет орчин зохиогч ирэх болон түүнд хамаарах эрхийг зөрчих гэмтэрэг байна. За манай залуучууд бол өөрсдөө санаатай болон санаандгүй байдлаар зохиогч эрхийг зөрчиж яадаг. За гол хохирогчд бол яг өнөөдөр бол энэ Монголын кино уран бүтээлчд байгаамаа. За интернет орчинд садар самаа сурчлах гэж байна. За энэ дээр бол гол хохирогч бол интернет хэрэглэгчид. За ер нь аль ч улсын хувьд бол мэдээлэл технологийн хөгжлийг одоо хууль эрх зүйн орчин одоо гүйцэтгэв одоо хангалттай зохицуулж чадахгүй байдал байдаг. Энэ ч гэсэн манай улсад бол байж байна. Ялангуяа түрүүнд өргөцсөн гэмтэргүүдийн одоо шалгах шийдвэрлэх, за нотлох баримт цуглуулах, нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх асуудал бол хууль эрх зүйн орчинд бол хангалттай байгаа. Энийг 16 онд бид нэр бас яг үндсэн чиглэлээ болгон ажиллана. За гадаад хамтын ажиллагаа хангалтгүй. Энэ дээр бол бид нэр энэ гадаадын одоо сервертэй вебсайтууд бүртгэлтэй хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зөрчигдсөн одоо эрхийг одоо сэргээх асуудал дээр одоо хүндрэлтэй байдал. Жишээлбэл одоо Facebook, Twitter хуудасууд байж байна. Энтэй холбоотой маш олон зөрчлүүд үүсдэг. Энэ дээр бол тухайн байгууллагуудаас шаардлагатай мэдээллийг гаргуулж авах ажил цаг хугацааны хувьд бол одоо эрх зүйн хувьд бас боломжгүй байдаг. Тэр нь нэлээд хүндрэлтэй байгаа. За 3 дугаар том асуудал бол манайх дотооддоо буюу манай одоо харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Нийт ялангуяа одоо саяын суурин болон одоо хөдөлгөөнд интернет үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын одоо техникийн нөхцөл боломжинд гэмтэрхтэй тэмцэх ажилтныг одоо бүрэн хангахгүй байгаа асуудал байгаа. Дараач. За 2016 онд манай хэлтсээс зорж байгаа асуудал төрийн болон төрийн бус байгууллагуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Энэ бол бүх чиглэлээр байж болно. За мэдээж гадаад хамтын ажиллагааг одоо сайжруулах, одоо мэдээлэл солилцох боломжийг хурдыг одоо сайжруулах чиглэлээр ажиллана. За ер нь кибер гэмтэрхтэй тэмцэх ажлын 70 орчим хувийг бол урьдчилан сэргийлэх ажил эзлэх ёстой. Тэр утгаараа бид иргэд байгууллагуудтай одоо зөвлөгөө мэдээлэл урьдчилан сэргийлэх чиглэлээр бол хамтын ажиллагаа одоо хийх ажлаа нэлээд сайн төлөвлөж ажиллаж байна 16 онд. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа.